Тэгэхээр тэр чавхцтай хөгжмнүүд хүний энэ зүрхэнд илүү хүрд юм байна. Тэгээд тэр нөгөө энэ зүрх тарих хоёрыг жалбаа ичгэлээр нөгөө энэ бэлгийн мэлмээ тэнд одоо хүний хайрлах энерхүү тэнцээ гайхалтай нөлөөлдөг. За энийг бол яг тэр физикийн гаргаад ирсэн ба давтамжаар. Чавхцас төгжим. За тэрэнд одоо шил морин хуурын тэ одоо Монголын морин хуурын бүтээлүүд. За их хуурын одоо юу гэдэг хуучрын одоо Монгол үндэсний хөгжиний зэмсэг дотроос ихээр чавхцастай хөгжмөж юм. За дээрээс нь ятгч бас чавхтас байна тийм үү. Шанз бас чавхтас байна. Шудрах хөгжим тий. Яочин бас чавхтас. Ер нь бол чавхцаар хийсэн хөгжмнүүд бол хүний биед очихын нөлөөлөл нь илүү өндөр. Гинэ. Одоо цохиурын бөмбөр янз бүр. Тэр болохоо хүний нөгөө хим одоо цусны эргэлтийг сайжруулдаг. Судасны нөгөө урсцыг сайжруулдаг. Тэгээд нөгөө одоо тийм бөмбөртэй янз бүрийн одоо тэр цохор хөгжийн бүтээлүүдийг сонсоход хүн ингэ цаанаас ингэ нөгөө миний зүрхний одоо цохилтыг удирдах байгаа байхгүй яг үүндээ дүн гэж явж байгаа зүрхийг дүн гэдэг хаа нөгөө зүрх чинь тэрэнд өөрөө орчин би удирдаагүй миний энэ чинь амьд байдгалч өөрөө тэрэнд ороод миний зүрх дүн ингээд залуучууд бол тэр хурдын нөгөө цусны эргэлт хөрөлт нь хүлээгээд авч болж байгаа байхгүй тэгээд тэр чинь хөөрөөд ингээд хөвсөд бас хөгжүүлэхээр дэлсээд эхэлж байгаа байхгүй нөгөө өөрийнх нь биеийн хөгжин хүрэхгүй шүү дээ тийм учраас хөгжүүлэн зүрх дэлсээд эхэлж байгаа. Тэгээд тэр чинь ямар хүнд ямар үед те ямар цоглогтой хөгжин сонсох хүртэл өөр. За төгөлдөр уурын бүтээлийг сонсоход хүний бөөрийн үйл ажиллагаа те энэ одоо юу гэдэг бамбаа булчирхаа одоо тэр нурууны үйл ажиллагаанд гэсэн гинэ. Тэгээд тэр нь яг хөгжимдөж байгаа хүндээ юм шиг байгаа юм. Сонсож байгаа хөгжимтэй гэхээс илүү яг л төгөлдөр уурын хөгжимж байгаа хүн чинь дандаа юм гай цэг шулуун суудаг.